Working holiday visa буюу 462 виз гэж юу вэ? Би анх Австрали улсад ирэхээр ирсэн бай талаар мэдээлэл хүргэе. 2022 оны 3 сард Австрали Монголын хооронд хэлэлцээр нь хийгдээд 7 сараас нь эхлээд ихний 100 Монгол иргэнийг Австралид ажиллаж амьдрах боломжоор нь хангасан ийм виза байгаа. Би ихний 100 хүнийх нэг болоод анх Австралид ирж байсан. Энэ виза болохоор маш олон давуу талтай. Хамгийн том давуу тал гэх юм бол санхүүгийн баталгаа маш бага шаарддаг. Ердөө 5,000 Австрали доллар дансандаа баршуулал мэдүүлэхэд ер нь болно. Энэ виз нь санхүүгийн боломж муу гадагшаа сурах боломж нь хүмүүсээгаа эргэлдээд ер нь их давуу тал болно. Тэгээд энэ визний талаар зөндөө их мэдээлэл дараачихаар рилсээр оруулна. Тэгээд хэрвээ сонирхож байгаа асуулт байх юм бол коммент хэсэгт бичээд үлдээгээрэй. Тэгээд бүх асуултанд хариулах болно. Баярлалаа.